9 эхлэх төхөж жавар тачилсан энэ өдрүүдэд нийслэлийн Чингэлтэй дөрвийн хэсэг айлуурх мөсөн дунд амьдарч байна гэвэл үзэж уншиж та бүхэн итгэх хүн. Тэгвэл яг одоо та хашаатайгаар зэрэгдсэн мөсөн дунд хүн амьдрах нь битгий хэл хэсэг хугацаанд зогсоодч бэрх нөхцөлд улсын нийслэл Улаанбаатар хотын иргэд амьдарч байгаа дүр зургийг харж байна. Бидний Чингэлтэй дөрвийн 7 дугаар хорооны нутаг буюу Зуртын шинэ эцэст очиход зам дагуу ус урсаж зузаан мөс тогтсон байв. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сумья Базар болон бусад холбоотой албаныхан газар дээр нь ирж нөхцөл байдалтай танилцаад явжээ. Улмаар техник хэрэгслэр мөсийг нь ботолж булын усыг шуум хоолоор нь урсгах арга хэмжээ авахыг албаныхан даалгаад явсан байна. Гэвч холбоотой албаныхан нүглийн нүдийг гурлаар хуурна гэгчээр хөлдсөн мөсийг нь замын хажуу руу гаргаж хүн явахын эцэсгүй болгосон байлаа. Ус ирээсээ одоо энэ өвөлжингөө гарч байгаа. Өвөлжингөө гараад тэгээд бас нэг юм трактор төрхөн төрдгээ тэгээд ирээсээ жоохон дотоодоо хайж явчаад байсан нэгээс. Тэгээд доор одоо нэг юуг сэтгэхгүй хаяад бас гол нөгөө ингэж тэндээ төгжиж байсаар угаад тэгээ энэ шиг зузаараа сүйд би одоо юм болчих байгаа. Одоо энэ дээгүүрээ ингээл бүх усууд ирсэн. Ийшээ хүүхэд яваад чаддгүй. Бөхшөөгүй юм гэдэг яваад чаддгүй. Өнгөрч яваад галтаж унаад ирсэн. Одоо хөл гараа хугалдаг юм уу янз бүрийн асуудал гартгал баг. Зарим нь тарихталгаа хөтлөлөө явлаа гэдэг чиг байсан. Энийг нь одоо доош нь энэ доо 70-тай жацуулаад намар тэгээд ингээ ухаад ингээ бүдүү хоолой тавьсан бил энэ юм болохгүй байх хэрэгтэй байхгүй. Би бас ярьж ил байсан. Тэгээд тийм яв тавигдаагүй. Тэгээд энэ дээр доороос нь трактор гусаад тэр доод одоо энэ дадлангийн хоолой шиг төөдөр дор байгаа шүү дээ. Тэрүүний хүртэл ингээд том хоолой тавиад ингэсэн бил энэ юм болохгүй. Тэгээд дээр нь ёстой замаан тавьдагсан уу яад гэсэн тийм арга хэмжээг бас үндсэндээ авагдаагүй л тийм. Шинэ ингээд айлууд ингээд одоо энэ дээгүүр айлууд бүгд усад авцсан. Дээгүүр ерөөсөө тэгээд үзүүр нь манайх бас усан тавцсан. Одоо энтлээ гашаа бас усан тавцсан. Тэгээд ийм хүнд нөхцөл амьдарч байна да. Манайх бол яг хүүхдүүд ирээл одоо ерөөсөө баахан хүүхдүүд энэ ч малтаж майжаад нэг иймэрхүү болгочоод байна. Урд нодлонгийн хуушин хороонд даргуул жилд яг ийм болгодгүй байсан. Нөгөө мөсийг ингээд аваад ачуулаад шороо асгаал янзтаад байдаг гэсэн. Энэ жил ямар ч арга хэмжээ гэж байгаа л идэв хөргсөн эднэр. Тэгээд зөвхөн өчигдрөл нэг арга хэмжээ онцгоогоос ирж гिचнээ болж ээж ярьж тэгжээж өчигдрөл баах улсууд ирж үзээд болохоо байж гэдэг өчигдрөл эднэр ингэж арга хэмжээ өчигдрөл цоошил арга хэмжээ авч байгаа. Энэ мөс эднэр чи өчигдрөөс тэрнээс ерөөсөө манайх чийс нийлдээ ийм юмдар байсан. Тэгээд жордон руугаа оруулчихгүй юмсан гэр мэрлүүгээр за байшин болохоор гайгүй гэр мэрлүүгээ оруул. Тэгээд одоо бид нэр харж байгаа ийм л уснуудад амьдарч байгаа бид нар бол. Булаг задарч олон айл усанд давтлаа. Эд хөрөн эрүүл мэндээр хохирч байна гэх мэдээлэл сүүлийн жилүүдэд нийслэл тасралтгүй гарсан. Харамсалтай нь үүнийг хотын удирдлага хороо дүргийн дарга нар байдаг үзэгдэл мэтэр хүлээж аваад дасал болчихжээ. Өвөлдөө хашаатай зэрэгцсэн энэ мөс уран цагаар хайлж өтгөн шингэнтэй хутгалдан хүн амьдрахын эцсгүй болгодог. Тус хорооны иргэд гихтэл орон гэрээ усанд алдчихгүй тулд өвлийн хүүтэнд хэдэн өдөр устай ноцолж зам дагуулan урсах арга хэмжээ авсан байна. Одоо ирээд 2 жил чухал амьдарч байна. Намайг ирж байхад л бол нарийнхан горив л урсдаг гэсэн. Энэ жил ингээд энэ мөс нь ингээд амар их болоод. Айлуудыг гашаа машаар ороод таалга хөдлөл онгоохын нөхцөлгүй л байна. Усыг хэдэн хоногийн өмнөөс урссан бэ тэр үед? Ус нэг одоо нэг жочрох нэг л урссан да нэг 10 гаруй хоногийн өмнөөс хгүлэл иймэрхүү болсон доо. Нүрс мөрсө бид хэд одоо дээгүүр нь явган мөрлжил явж байна. Машин техник бол гарахын эцэг болгоол хайцсан. Одоо мөс цэцэн ухаж мухад бас машинтай эдэр гарч ордог болгож тэгжил болгомоор л байна. Зузаан хэмжээний мөсөн бүрхүүл тогтсон гэж энэ айлуудын хашаа бол заримдаа болчихсон. Тэг зузаан. Зарим газар 70 санж 30 санжаас 70-80 санжийн хооронд ил. Одоо энийг одоо ингээ ухаад жоохон урсгдсан зөвл байх гэж байна. Одоо энэ мөсийг л зайлуулчихвал гэж бодлоо. Тэгвэл энэ ч асуудал алга л даа. Мөсийн зайлуулаад явчихвал одоо энэ их мөс чи одоо хавар уурсан энэ дээгүүр одоо өвлжинг хаваржанга ингээ дээгүүр нь дамжаад явалтай л тань гэж. Одоо энэ мөсийг л зайлуулчихвал тэгэл болчих байхаа л гэж бодож байна. Иргэдийн хэлж байгаагаар урд нь ус урсдаг байсан ч цаг тухай бүрт нь арга хэмжээ авдаг байжээ. Уг нь ус урсаж амьдрах нөхцөл байдал хүндэрдэг талаар иргэд сонгуулийн үеэр нэр дэвшигчдэд удаа дараа хэлж энэ асуудлыг шийдэж өгөх хүсэлт гаргасан байгаа юм а. Тухайн үед бид яаралтай арга хэмжээ авч булаг дахин ундрахааргүй болгож өгнө хэмээж байсан ч тэр чигтээ алга болцгоосон байна. Булагч ер нь их тийм амар задарч гардггүй байсан. Тэгээ энэ жил бол бүр арай л илүү байна л да. Яагаад энэ жил ингэж Тэгэхгүй зарим нь болохоор тэгээд байгаа шүү дээ. Энэ баян шувууд өгсөн нөгөө нэг дулааны шугам байна шүү дээ.
тэрний саарл усыг нэмэгдэж орж ирээд байна. Тэгээ усны түвшин ихсчлээ гэж яриад байгаа байхгүй юу? Яг тэрийг болохоор би сайн мэдэхгүй байна. Би энэ намар энд байхгүй хадлан дэжил гэж явж байгаа саяхан өчигдөр ирж байгаа байхгүй. Тэгэл ирсэн чинь ингээ болохоор эцгийг ухаад бүр ингээ самруулаа ийцсэн байна шүү дээ. Тэг ер нь эн чин дээрээс ингээ урсаал энэ доор ч нэг шууд урах юм хийсэн. Тэгээ дээр нэг торон төмөр тавиад юу аацсан нөгөө гудамны аригч нөгөө төмөр мөрийг аваад л үгүй ийцсэн байсан. Тэгээ тэр хоолой нөгөө нэг шүүдэг тороо хоолой байхгүй болчихор чинь тэр нь хогоор дүүрж битүүрээд урсдаг шугамаараа урсахгүй ингээл дээгүүр халиал. Энд чи одоо тэр цэгэр байшингийн хажуугаар гүүр хоолойр үнэлж байгаа байхгүй. Тэр хоолойны наадал чинь хогоор дүүрээд тэрийг ухад цэвэрлж байгаа хүнч байхгүй. Дээрх нөгөө нэг торон төмрийг аваа явсан. Наа нэг төмөр байсан. Цаа тэр эмтээ өөгийн баруун талын төмөр байсан байхгүй. Тэр төмөр нь алгуулсан л байсан. Нэг яг нөгөө байнга машинтай л явдаг. Тэгэл нөгөө төмөр хадсан аран моторны ордог бол машины дугуй хаглал байдаг. Баян хошуунд цахилгаан станц барьж илүүдэл уст нь орж ирснээр усны түвшин нэмэгдэх болжээ.